мэдээлэл эхлэе. Авилгатай тэмцэх газрын зүгээс улсын хурлын гишүүн болдтой холбоотой зэвсгийн 8-ны асуудлыг шалгаж байгаа гэдгээ мэдгдсэн. Харин тагнуулын ерөнхий газрын дараа гасан хурцын гарт хойд Солонгосын прокурорын байгууллагаас улсын хурлын гишүүн болдын холбогдсон $300,000 зэвсгийн 8-ны асуудлыг шийдэж мөнгө эргүүлж авах хүсэлтэй байгаа тухай албан бичиг орсон байдаг. Тухайн үед энэ асуудал олон нийтийн анхаарлыг татаж байх үед хууль зүйн дотоод хэргийн сайд хойд Солонгосоос зэвсгийн 8-ны талаар ирсэн бичгийг хайгаад олохгүй байна гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл үнэхээр ийм бичиг ирсэн эсэх, тэр нь бодиттой эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй байгаа юм. Харин гадаад харилцааны яамд ийм бичиг үнэхээр ирсэн үү? Манай яамн дээр тийм бичиг бол ирээгүй. Хууль хяналтын байгууллагууд өөрсдөө хоорондоо шууд харьцаатай гадаад харилцааны хилцүүттэй байж байгаа шүү дээ. Тийм учраас тэр өөрсдийн шугамар юм байсан үгүй. Би тэрийг өлсдөө мэдэхгүй байна. Улсын хурл өнгөрсөн баасан гарагт хаалттай гормоор хуралдаж хурцыг бүгдээрэн Солонгос улсад суух элчин сайдар томилсон. Харин хурцыг инхүү хаалттай томилсон үйлдэлд улсын хурлын гишүүд ямар дүгнэлтийг хийж байна вэ? Тэгээ хаалттай хаалтгүй хилцвэ гэдэг асуудал бол улсын хурлын дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Нэгс нь улсын хурлын гишүүн баасан хүү энэ хүний өмнө нь ажиллаж байсан Монгол улсын нууцын зэрэгэлтэй асуудлуудтай харьцаж байсан хашчаасан албан өөрөө төрийн тусгай чиглэлгийн байгууллагуудыг толгойлж байсантай холбоотой асуудал учраас хаалттай гормоор хилцээгээд тэр өдрийн хуралд оролцсон гишүүдийн олон хаалттай гормоор хилцэх саналыг дэмжсэн байл. Тэгээ би бол энэ хуралд байгааг учраас богсон процессыг бол дараа нь авч байгаа. Тийм учраас ийм болсон байлээ. Тэгэхээр энэ хаалттай гормоор шийдэхгүй бол их хурлын дарга юм уу хэн нэгэн даргын шийдсэн асуудал биш. Горим гаргасан гишүүний саналаар шийдсэн асуудал. Гэхдээ энэ томилогддог процессор л явж байгаа томилгоо байхгүй юу? Улсын их хурл дээр улс төрийн яриа хилцүүлэг явагдаж штэ. Тэгээ энэ хилцүүлэг нь явагдаг журмаараа нэр нь дэвшээд явчихж байгаа бол тэр талдаа бид нар асуудлаа тавьдгаараа л тавиал. Улсын талаас жишээ нь танай нүм чинь ийм хил амтай ийм асуудалтай байна гэд ингээ буцаах ийм нөхцөл байдал. Бид нар бол асуудлаа нам журмаар нь тавина тийм асуудал бол гарахгүй байхаа гэж би бодож байна. Солонгосын талаас. Хурц элчин сайдар ажиллах нь нэгэнт тодорхой болсон. Одоо бүгдээрэн Солонгос улсын талаас агримент нэрвэл тэрээр шууд элчин сайдын албаа хүлээн авах юм. Харин түүний дэлгэсэн улсын хурлын гишүүн болдын зэвсгийн 8-тай холбоотой асуудал үнэн үү эсвэл худлаа юу? Ямар ч байсан хурцаас өөр ямар ч төрлийн байгууллагад хойд Солонгосын прокурорын байгууллагаас ирсэн бичиг байхгүй байна.